Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. SBS HD телевизийн хамт олон яг одоо Сүхбаатарын талбай дээр хүрэлцэн ирсэн байгаа. За бид энэ зун та бүхэндээ нэгэн сонирхолтой реалити шоуг хүрэхээр бэлдэж байна. Тэр нь юу вэ гэхээр 10 км зам дээр хурдны морь ундаг дугуйтай дугуйчин хоёр уралдвал хинэн төрүүлж барайнд орж ирэх вэ гэсэн сонирхолтой реалити шоу байгаа. За та бүхэн морийг сонгох уу эсвэл дугуйтай дугуйчин сонгох уу гэдэг энэ бол та бүхний хэрэг. Ингээд туудахгүй бидний реалити шоу маань эхлэх болно. Бүгдээрээ түүнээс өмнө Сүхбаатарын талбайгаар явж байгаа ажил хэрэгээ зохицуулж байгаа хүмүүсээс морь төрүүлэх үү эсвэл дугуйтай дугуйчин төрүүлэх үү гэдэг асуултыг хамтдаа асууцгаая үзэгчдээ. Ингээд бүгдээрээ аялдаа гарцгаая. Ерөөдөө миний бодлоор одоо соёолын төрүүлэх гэж бодвол тий. Морь Морил ахаа. морь төрүүлэх байх таа. Оос. Ерөөсөн механик хөдөлгөөртэй юм чинь дугуйл төрүүл. Дугуй юм болов? Замын байдлаас болох. Гэхдээ дугуйн төрүүлэх баха. Дугуй талах та. Ундуу. More powerful. Техник гэдэг дутаарлах. Mongolian horse surely will win. Дугуй ч одоо нөгөө бидний мэддэг шиг юм дугуй биш шүү. Гэтэ техникчлээ хүний хөлийн хүчин чадлаар л явж байгаа. За ингээд хүмүүс юу нэг иймэрхүү байдлаар иймэрхүү бодолтой авах шиг байна. Зарим нь дугуй гэж, зарим нь морь гэж янз янзын бодлыг хэлж байна. Үзэгч та бүхэн юу гэж бодож байна? 10 км шулуун замд хурдны морь төрүүлэх үү? Эсвэл ундаг дугуйтай дугуйчин төрүүлэх үү? Та бүхэн энэ асуултын хариултыг бас өөрөөсөө асуугаад хариулаад гэр бүл дотроо боото тавиад яваарай гэж хүсмээр байна. SBS HD телевизтэй үргэлж хамтаагаарай.